Сайн байцгаана үзэгчдээ, Номын ертөнц нэвтрүүлэг оюун ухааны ресторанаас хүрж байна. За, Номын ертөнц нэвтрүүлгээр энэ 7 өнөختийн худалдаанд гарсан байгаа шинэ номын мэдээллийг хүрэхээс гадна яруу найрагч Эмүүжингийн ертөнцөөр үзэгч уншигч та бүхнийг аялуулахар шийдсэн юм. Сүүлийн үед хүүхэд залуучуудад зориулсан ном гаргах болсон Эмүүжингийн дотоод ертөнцийг хамтдаа зохицгоё. Ингээ бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлье. Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторанаас хүрж байна. Харин Номын ертөнцийг оюуны дэмжигч Ахмад Тибрэнд дэмжин хамтран ажиллаж байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндэн бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Ajax интернет 10 жилийн аган угтаж өргөн хэрэглэгчийн 5 МБ хурдан үнийг 70% хямдруулж 19 байнгын болголоо. 10 жилийн мэндийг дэвшүүлээ. Don't worry, this aroma can't be described in words. Astringent aroma of fresh Ahmad Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmad tea. Difficult to imitate, impossible to repeat. Тэгвэл чамайгаа одоо орхихгүй. Аханда тэрсэн өдрийн мэд хүрээ. Асуултанд хариулаач. Энэ өдрийн хаалттай биш. Хэрвээ чамд хайрлах зураг байдаг юм бол Оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрээс 7 өнөг болгон шинэ номын мэдээлэл хүргэдэг. Тэгэхээр энэ 7 өнөخت худалдаанд ирсэн байгаа шинэ номонд анхаарлаа хандуулна. Эхний танилцуулж байгаа ном бол Монгол улс бүгд найрамдахад ард улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн зориулсан Joe Enla ба Монгол орон гэрэл зураг баримтат цомгийн энэ ном худалдаанд ирсэн. Энэ номонд юун тухай өгүүлж байгааг ихээр Joe Enla бол Монгол төмний хүндэтгэлийг хүлээсэн Хятадын төрийн нэртэй зүтгэлтнүүдийн нэг юм. За, уншигч танд төлөвлөж байгаа энэ ном бол гэрэл зураг баримтат цомог буюу Joe Enla тухай Монгол улсад гарсан анхны бүтээл юм. За, энэ бүтээл нь зохиогчийн амьдралын замнал, Монгол улсад хийсэн айлчлал, Цэдэн баллын Хятад улсад хийсэн айлчлал, Хятад ажилчдын Монгол дахь бүтээн байгуулалт зэрэг үйл явдлуудыг нэгтгэсэн нийт 9 хэсгээс бүрдэж байгаа ийм ном юм. Гэрэл зураг хадгалагчдын ариун цуглуулгыг ашиглаж энэхүү ном та бүхэнд хүрж байгаа юм байна. За, энэ ном Majestic номын дэлгүүрт энэ 7 өнөخت худалдаанд ирсэн байна. За, шинэ номын булан маань оюун ухааны ресторанаас үргэлжлэн хурж байна. Тэгэхээр одоо та бүхэндээ залуу орчуулагч Батэрднийг уулзуулах гэж байна. Тэрээр амьдралын хичээл хэмээх шинэхэн номоо гаргаад байгаа юм. Тэгэхээр үүний өмнө бас энэхүү ногоо номыг бас орчуулан үзэгч уншигчдаа хүргэж баггүй бас хүндэтгэлийг талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд залуу орчуулагч Батэрдэнтэй уулзъя. За, сайн байцгаана. Намайг Батэрдэн гэдэг. Өнөөдөр та бүхэнд өөрийнхөө орчуулсан 2 номыг танилцуулах гэж байна. Эхний ном маань болохоор 13 онд гарсан еврей хүмүүсийн боловсрал болон амжилтын нууц гэдэг ном байгаа. Тэгээ энэ ном маань ерөнхийдөө агуулга нь цэвэр гэр бүлийн боловсрал, хүүхдийн хүмүүжил, эцэг эхчүүдийн харилцаа ямар байх вэ? Тэр талаар нь монголчуудаа бас ийм цогц мэдээлэл хүргэх үүднээс энэ номыг би өөрөө орчуулж гаргасан. Гарснаас хойш эцэг эхчүүд, сургууль хүмүүжүүлэгч багш нарын дунд нэлээд нэр хүндтэй байгаа номын нэг. Тэгээд өөрөө бол энийг эхлээд сонирхож уншиж байсан. Тэгээд залуучуудаа энэ Монголын гэр бүлүүдэд хүргэе гэсэн үүднээс орчуулж гаргаад ингэ ном болгосон байгаа. Зохиогч нь бол Солонгос хүн байгаа. Тэгээд ном маань бол яг адилхан хэлбэрээр биш, төстэй хэлбэрээр 30 гаруй оронд бас өөрийн хэлээр орчуулагдаж гарсан. Тэгээд би бол өөрөө солонгослын мэргэжилтэй учраас солонгослээс нь ингэж орчуулад монголчуудаа өргөсөн байна. Еврей хүмүүс гэхээр манайхан жоохон хол сонсогдож магадгүй. Гэхдээ тэр хүмүүсийг сайн муу гэд буруугаар ойлгохоос илүү тэдний яаж ингэж амжилттай гэр бүлээ ингэж удирдаад хүүхдэд зөв өсгөөд нийгэмд яаж зөв хүн бий болгоод байгаа тэр нууцын талаар энэ дөр задлаад биччихсэн байгаа. Нарийн жишээ нь хүмүүс өглөө эцэг ихтэй хоол идэх ч юм уу ийм аар сар жижиг зүйлийг ер нь их тоодгүй.
Тэгэхэд одоо энэ жижиг асуудлууд еврейчүүд маш нухацтай нарийн хандснаар одоо хүүхдийн боловсрал хүмүүжлэлээс ухамсарлаас маш өндөр хүн болгон өсгөж хүмүүжүүлж чадж байгаа бол нууцнаа. Тэгээ хүмүүс бол нэлээд сайн мэдж байгаа сүүлийн үед одоо бас бие биенээс ам дамжаад бүх номын дэлгүүрүүдээр бас зарж байгаа учраас нэлээд энэ талын боловсрал бас их сонирхолтой анхаарч бас гэр бүлдээ хэрэгжүүлж байгаа тийм жишээ маш олон байна. Энэ 100 одоо миний гаргасан бас шинэ ном бас орчуулгын бүтээл байгаа. Энэ болохоор Америк гаралтай Солонгос хүний бас бичсэн ном байгаа. Тэгээ Солонгос бол нэлээд сайн одоо хүмүүсийн таашаал нийцсэн номны нэгээр одоо сонгогдсон. Тэгээд амьдралын хичээл гэсэн нэртэй одоо аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгохын хүмүүс одоо энэ амьдралаас ирж байгаа нөлөөлөлд хэрхэн зөв хандахын сэтгэлгээгээ хэрхэн одоо зөв удирдсанаар энэ амьдралын одоо энэ бэрхшээл тулгарч байгаа асуудлыг хэрхэн зөв зөвтэй давж гарахын тэр талаар нь одоо ингээд бүх насныханд зориулаад нэлээд нарийн биччихсэн ном учраас бас гарснаас хойш бас хүмүүс нэлээд хүрээд бас нэлээд одоо таалагдж байгаа номны нэг байна. Би хувь хүнийхээ үүднээс ер нь одоо хувь хүний хөгжил одоо энэ гэр бүл тал руу чиглэсэн тийм ном өөрөө их сонирхдаг. Тэр талаараас хүмүүст гоё мэдээлэл хүргэх юмсан одоо хүмүүс юун дээр алдаад байгаа тэрийг бас засч ойлгосоо гэсэн үүднээс одоо хувь хүний сонирхлын үүднээс бас энэ чиглэлийн номнуудыг бас их сонирхож барьж авч ажиллаж байгаа. Тэгээд одоо нийгмийг бүрдүүлж байгаа юм маань гэр бүл байдаг. Тэр гэр бүл дотор үүсээд байгаа тэр жижиг асуудлуудыг бас хүмүүс их тоохгүй орхичдаг. Тэр тал дээр нь би бас анхаарад монголчуудаа одоо ийм номоор дамжуулж бас оюуныг нь ялааж бас ингээд зөв мэдээлэл хүргэх юмсан гэсэн үгнээс л энэ чиглэлийн номыг бас сонирхож орчуулдаг. Уншигчтай хандаад хэлэхэд одоо гэр бүл гэдэг хүн болгонд байдаг зүйл тэр нь одоо маш чухал. Гэхдээ гэр бүлээ та одоо зөв удирдах бас хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн харилцаанд одоо ахиц гаргая. Одоо энэ талаар бас тодорхой ойлголттой олъё гэвэл бас энэ номыг сонирхороо дотор нь маш хэрэгтэй үнэтэй зөвлөгөөнүүд орсон байгаа. Тэгээд хүмүүсээс бол нэлээд бас сайшаал авсан ном учраас та нэг сонирхоод үзээрэй гэж хэлмээрээ. Танилцуулж байгаа дараагийн ном бол Цэдэн дамын Батбаяр гэсэн автортай Монгол ба их гүрнүүд 20 дугаар зуунд гэсэн ном байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бас энэ судлаачийн 2 ч номыг номын ертөнцийн нэвтрүүлгийг танилцуулж байсан бол энэ 7 хоногт бас энэ одоо бүтээлийн эхний бүтээг та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр Монгол улсын тусгаар тогтнол 20 дугаар зууны дунд үед одоо баталгаажих үе хүртлээр ээдртэй төвөгтэй олон үе шатыг дамжиж ирснийг уг зохиолт одоо өгүүлсэн байгаа. Монголын тусгаар тогтнол 20 дугаар зуунд одоо хэрхэн баталгаажиж өнөө хүрсэн бэ гэх зэрэг сонирхолтой мэдээлэлтүүдээс энэ номонд орсон байна. Тэгэхээр түүхийн шийдэлгооны доктор Цэдэн дамын Батбаяр нь за яг энэ одоо 20 дугаар зууны Монголын түүхийн асуудлаар баггүй одоо судалгаа шинжилгээний өгүүлэл нийтлэл ном бүтээлийг одоо эрхлэн гаргаж уншигчдын өмнө одоо дэлгэсэн байгаа. Тэгэхээр бас нэгэн сонирхолтой номынх нь нэгдүгээр дэвтэр та бүхний гар дээр хүрж байна. Магадгүй энэ номыг уншаад 2 дугаар дэвтрийг бас тэгсэн ядан хүлээх болов уу гэж бодож байна. За энэ ном Мажестаг номын дэлгүүрт энэ 7 өнөخت худалдаанд иржээ. За ингээд оюун ухааны ресторан Мажестаг номын дэлгүүрт худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээллийг хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр номноос сонголт хийх хүсчээвэл та бүхэн оюун ухааны ресторан Мажестаг номын дэлгүүрийг зорж ирээрэй. Монголд минь гайхалтай юм боломгүй. Түүний нэг нь Мажестаг дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн нэрж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Ajax интернет 10 жилийн агуу угтаж өргөн хэрэглэгчийн 5 МБ хурдан үнийг 70% хямдруулж 19 байнгын болголоо. Танд 10 жилийн мэндийг дэвшүүлье. Don't worry, this aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. Тэгвэл чамайгаа одоо орхихгүй. Аханда тэрсэн өдрийн мэд хүргэе. Асуултанд хариулаач. Энэ өдрийн хаалттай биш.
хэрвээ чамд хайрлах зүрх байдаг юм бол Номын нэвтрүүлгийн элит номын самбал эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар энэ чинь зохиолч, яруу нэрч, сэтгүүлч, юм ийгч тань энэ өдрийн төвлөе. За баярлалаа. Тэгэхээр энэ өдөр ингээд номон туртай олон үзэгчийн юм болж ирүүлсэн талархаж байна. За тэгээд хоёулаас ярих юм ихтэй бас сайхан нэвтрүүлэх болно гэж бодож байна. Ялангуяа сүүлд гарсан таны хүүхдийн номууд их хүүхд багчуудын таашаалыг хүртэж байгаагаас гадна миний сонирхлыг маш их татсан. Чи өөрөө юм хүүхэд шиг ухраад сонирхлоо чинь татж байгаа л та. Хүүхдүүдэд унших үлгэр их ховор байна л да. Тэгээд энэ нь бол ардын аман зохиолоо үгүйсгэж байгаа хэрэггүй ш. Аливаа хэл шинжилэл, хэл зүй гэдэг бол цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Тэгээд өнөөдөр яа харахгүй ингээд хот орон газар дөрвөн ханы дунд эсвэл энэ хотын навч шаагсан гудамжаар тоглож өссөн тэр хүүхдүүдийн хувьд бол нөгөө бухан чинээ чулуу аваад шийдтэл бууран чинээ мангас өмнөөс нь нулимжээ гэдэг ч юм уу те иймэрхүү ишлэл зүйрлэлтэй тэр эртний үлгэрүүд төдийлөн ой санамжинд нь тогтдоггүй үлддэггүй л те тэгэхээр бид одоо өнөөдөр хүүхдүүдэд ном уншихгүй байна гэж их зэмлдэг унших номыг нь бэлтгэж өгөөгүй хэрнээ тэд нарыг одоо уншихгүй байна гэдэг нь өмнө нь хоосон тавх тавьчаад тоол ицсэнгүүгээ загнаад байгаагаас адилхан юм л да. Тэгэхээр тэр орон зайг бас тодорхой хэмжээгээр өөрийнхөө ухаарлаар одоо зарим нэгэн хэсгийн дүүргий гэж бодсон юм аа. Би тэнийг цайгаар дайлах өстэй. Тэгээд номын ертөнцийг бас оюуныг дэмжиж Ахмад брэнд бас дэмждэг. Миний дуртай цай. Тийм үү. Тэгвэл та дуртай цайнаас нэг цай сонгооч. За. Нэрснийх байна уу? Байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад брэнд. Ер нь нэг зүйл хоолны нэвтрүүлэгтэй хамтардаг байсан бол одоо бид нэр оюун ухааны эрхэмлдэг хүмүүс болж номын ертөнцийг одоо дэмжиж ажиллана гэж Ахмад тагийнхан хэлж байгаа. Би нөгөө кофе ууж чаддаг л да. Тэгээд голдуу цай уудгийн ер нь бол энэ тентгийн тийм сайн чанартай цайнуудыг ер нь болж өгвөл цуглуулад уун шүү. Бүр өмнөөс миний шүлгэнүүдийг уншаад жилдээ би асуугаад байсан чи шоконд орсон шүү дээ. Ахмад цай нөгөө нэг жимснийхээ амтыг яг хадгалдаг хэрнээ өтгөн байж чаддаг тэр нэг таалагддаг юм аа. Таны ном дээр бас нөгөө бяцхан уран бүтээлчд хамтарч ажилласан гэж нэг гоё юм байна шүү дээ. Ном бүтээхээ яаж ер нь бол залуу үеэс татаж оролцож байгаа. 8-аас 22 насны тийм залуучууд оролцсон. Тэгээд энэ Цэнхэр шувуу гэд Цэнхэр шувуу шидэт гүр гэд хоёр номны маань зураач охин одоо Италид сурч байгаа. Эверт могоо гэд энэ үлгэрийн номны зургийг болохоор манай Батхан гэд баг хүү маань 7-оос 8 наснда зурсан. Бид хоёр их нэлээд уйггүй ноцолцоо. Хоорондоо заримдаа маргах үеч байла. Тэгээд энэ хөх гуталт гэд үлгэрийн номны зургийг Канадад дизайнераар сурч байгаа охин зурсан. Монгол охин одоо бас 18 настай. Балчир Исүхэ гэд номны зургийг манай одоо Нью-Йоркт Америкт сурдаг, найруулагчаар сурдаг том хүү маань зурсан. Тэгээд үзэсгэлэнт оюун ухаан гэдэг нэг хөрхөн одоо хүмүүст аман тий охтууд их дурлаад байгаа ном л доо энэ. Би дурсан. Энэ үзэсгэлэнт оюун ухаан гэдэг үлгэрээр юу хэлхийг хүссэн юм гэхээр охид маань хөөхөн чамин дэгжин байх тусмаа гоё. Гэхдээ оюунлаг бол бүр илүү гоё гэдгийг л хэлхийг хүссэн. Тэр оюун ухаанаараа л одоо насан туршдаа гоёх юм шүү. Зөвхөн өөрийгөө биш өрөөл бусдыг эргэн тойрноо дэлхийн ертөнцийг гоё чадан шүү гэдгийг одоо хэлхийг хүсэм өөрөөр хэлэх юм бол өдрө болгон талент харж байгаа бол тэр толныхоо хүрээнээс цаашаа харж чадаарай гэсэн утгаар хэлсэн. Тэгээд үзэсгэлэнт оюун ухаан гэд үлгэрийн номны зургийг зураач одоо хөрөг зургаараа алдартай манай орхон гэд зураач байгаа тий. Орхон зураачийн охин Дашмаа зурсан. Дашмаа маань бас их гоё сэтгэлгээтэй зурсан тий. Үлгэрээ өгч явуулчаад хүлээж байтал ингээд их олон муужгааны зураг авчирсан. Би бүр гайхаад ингээ хараад байсан чинь үнэхээр тэр энэ үлгэрийг уншаад өөр талаас нь харж чадсан байсан. Одоо л энэ ном бол муужгаанч таалагдсан, цохилнч таалагдсан. Ингээд гол дүрийн охинч таалагдсан. Уншин гэдэг
зүйлээс нэлээд холдсон байна л да. Тэр нь анзаарэгдэж байна. Тэгэд ягаад гэхээр одоо хүүхэдтэй ингээд хідэн янзаар нь даашинз. Эсвэл хэд дахин солиод өмсөх баг хэдэн тавиур дүүрэх пүүз аваад өгдөг хэрнээ ном авч өгдөггүй. Гэтэл тэр өнөөдөр өмсөж байгаа хувцас чинь илэгдээд л дуусна. Эсвэл багадна тий. Гэтэл ном гэдэг бол насан туршийнх нь баялаг болж үлдэнэ. Тархиных нь хунаас нухчаа, сэтгэлийнх нь одоо хамгийн жижиг эсэд хүртэл амьдрч чадах тийм мөн чанар бол номонд байдаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд зүгээр ингээд тодорхой хэмжээгээр одоо манайхны эмэгтэйчүүд тий одоо мөнгө захрууг үжичээд ирээний бараанд барж гин бөмбөрлөөг үжичээд болсон болоогүй ирээ миранда аванд барж гин тий одоо гялцаал эмэг бөгчөнд барж гин брендийн цүнх гээд үхэлдэж байна. Гэтэл яг үнэндээ газрын бүх баялаг дуусгын цагт гагцгүй оюун ухаан мөн хөлтөн гэд нөгөө үзэсгэлэнт оюун ухаан гэд номныхоо өмнөтгөлд би өөрөө бичсэн л дээ тий. Тэгэхээр энэ миний өөрөө ингээд бодож хэлсэн үг л дээ. Тэгэхээр илэгдээд дуустдаг брендийн цүнх хэн нэгэнд зөксөн цохиогоогоор дуудуулдаг тэр олон янзын даашинзнууд эсвэл болсон болоогүй тэр олон гоёл чимэг эсвэл хүүгийнхаа өрөөг бараг дүүрэх моволчход байгаа олон пүүз цүнх юу гэдгийг те охины чинь одоо хувцсны шүгэгээр дүрэн байгаа тэр ирээн даашинзны дэргэд даашинзнаас илүү тэр ном бол илүү их үнцнийг таны хүүхдэд авчих юм шүү. Таны өмнөх номуудыг бас ярмаар байна. Ягаад гэвэл бас улбөр хөл энэ хар туран биелээ гэдэг энэ өгүүлгийн номыг уншаад их бодолд орж илээ. Тэгээд дахин уншижлаа. Тэрнээс гадна таныг одоо нацаг дөрж номын сан дээр уншигчдтайгаа уулзч хахад би оюутан байлаа таныг ингээ хараа сууж илаа ч гэдэм үү те. Ингээ сэтгэлдээ хүндэлж явдаг зохиолч маань энэ удаа нэвтрүүлэг маань орж байна. Айгүй их юм бодсон таны өгүүлгийг уншаа. Одоо бүгдэд гаргаж яригвал нэвтрүүлгийн цаг хүрэхгүй. Тийм ээ. Тэгээд яхахгүй ингээд уншигчийн сэтгэлд бодол тэ өөрийн гэсэн тайлал төгсгөлийг үлдээх гэж зорж бичих нь бас нэг зохиолчны нэг арга барил юм л да. Тэгээд энэ номнууд маань сүүлийн одоо хүүхдийн номнуудтай ноцолдоод сүүлийн үед нөгөө шинэ томчууд зориулсан шинэ номоо хэвлүүлж амжаагүй хараахан амжаагүй явна. Гэхдээ бол бэлэн бичээд дууссан одоо 2 3 ч ном байна. Одоо эмүүжин гэдэг хүнийг шүлгээс салгаж ойлгох хэцүү шүү дээ тий. Тэгээд энэ шүлгүүдийг одоо бичснээс хойш би өөрөө ч тун цөөхөн уншсан юм блэ. Тийм тэгээд ягаад ч юм сүүлийн үед нэг тийм ухаантай шүлгүүд бичээд байгаа. Тийм болохоор энэ залуу үгүйтэй яалаа гэж тийм өөрөө шүхгүүл тийм ухаантай шүлгүүд төрөөд байгаа. Тэгээд яг хад залуу халуун насны сайхан шүлгүүдээ ингээд одоо 4 ном байдаг шүү дээ тийм үү. Ингээд тэрний маань ингээд эмхэтгээд 2 ном болгосон манай уншигчид бас гадарлан мэдж байгаа тий. Тэгэд энийгээ өөрөө харсан л та бас эргээд ямар гэгээхэн, ямар хөнгөн тэгсэн хэрнээ ямар тийм их бодлогошрол одоо сэтгэлийн тийм үл тайлгдах хөв одоо үзүүр нь үл үзэгдэх тийм хийсж байгаа алчуур мэт аялгауг үлдээсэн юм бэ гэж өөрөө ирэхгүй бодогдсон. Тэгээд Дашалбар багш маань 42 настай да 41 42 настай да оюун санааны яруу найраг гэдэг яруу найргийн ном гаргаж ирсэн. Энэ их цөөхөн байр хэвлэгдсэн, хожим нь дахин нэг хэвлүүлсэн боловч ер нь баг тэгээд одоо захиалгаар шахам тэр дороо тараагдаад дууссан тийм ном байдаг. Тэгээд тэр номыг би оюутан байх үедээ уншижээ. Тэгэд уншаад яач юм надад тийм цагаахан атаархал төрсөн. Ямар гоё юм бэ? Яаж ийм насанд яаж ингэж бичиж оюун санаа болоод ухаарл сэтгэл сэтгэхүйг бүгдийг хослуулж ингэж тэгээд яруу найргийн энэ төгс хэлээр ингэж гаргаж чаддаг юм бэ гэж үнэхээр гайхаж атаархаж бас биширч хүндэлжсэн. Тэгээ яач юм өнөөдөр би 42 настай тий. Үнэхээр яруу найрагч хүн бас энэ насан дээр арай өөр бичдэг юм байна гэдгийг би өөрийнхөө амьдралаар туулж бас олж харж байна л да. Шүлгүүдээ хавар тишээ хэвлүүлнэ. Бас нэг яарахгүй байна тэгээд уншигчид маань бас зэмлээд л байгаа л да намайг одоо цэхэн ертөнцөөр орж ирэл хурдан шин шүлгүүдээ хэвлүүл гэд юу хийгээд байна гэж хэлж байна та ном гаргахгүй. Зэмлэж байгаа л да. Гэхдээ би нөгөө бас л одоо намрын ийм шаргал өдөр юм чинь те бас хайрын нэг шинхэн шүлэг
уншия гэж зорьсон. Шин шүлэг тий. Хайр, дахиад л хайр, бас л хайр гэд дандаа хайрын шүлгүүд бичээд байгаа шүү дээ. Хагцлаа туучаад холдоход минь хайртай гэж яагаад хэлээгүй юм бэ? Хаврын бороонд жиндэхтэй хайгаад олоогүй шүхэр минь хайр байсныг мэдхүү. Халуун зүрхний чин дэргэдвэ хагдарч чадхал байсан. Дурсамжаа үлдээгээд нисгэд минь дурлцглаа гэж яагаад хэлээгүй юм бэ? Дууны аялгуунд уйрахтаа дуусахгүй юм шиг хэлэхсэн нулимс минь дурлал байсныг мэдхүү. Дулаан зүрхний чин дэргэдвэ дуусч чадхал байсан. Даллаж гүйгээд хоцорход минь дасчихлаа гэж яагаад хэлээгүй юм бэ? Үлгэрийн төгсгөлд гониглахдаа үнсүүлхэл гэж хүлээсэн сэтгэл минь үнэн байсныг мэдхүү. Үүдэн хоймрыг хамт туулаад би үхэж чадхал байсан. Санаа алдаад мортоход минь салахгүй гэж яагаад хэлээгүй юм бэ? Намрын салхинд гантахад минь намайг жаргалтай болгодог ганц л үг хайр сэтгэл байсныг мэдхүү. Симхэн дэргэд чинь би симэрч чадхал байсан. гэдэг юм нэг зүйл хэлээ. Би одоо сэтгүүлч хүн шүү дээ те. Түмэн Дэмбэрлэгтэй хамгийн сүүлчийн ярилцлагыг хийж байлаа өнөөдөр сонин дээр. Тэгээд Түмэн Дэмбэрлэгтэй ярилцлага хийчээд 40 мянгатад гэрээс нь гараад алхаж явахдаа бодож байсан. Тэр ярилцлаган дээр бол би Түмэн Дэмбэрлэгийн ярьсан хэлсэн бүх юмыг буулгаагүй. Яагаад гэвэл бас эмэгтэй хүнийх нь хувьд арт түмнэр хөндлөөсөн тэр сайхан дуучных нь хувьд тэгээ бас цог золбоотой бүсгүй хүнийх нь хувьд би бас надад нууж сэтгэлдээ авч үлдэх шаардлагатай зүйлүүд байсан л да. Тэгээд Түмэн Дэмбэрлэгэн тэр олон яриануудаас миний одоо сэтгэлд үлдсэн зарим зүйлүүд энэ өгүүлэлт дээр тодорхой хэмжээгээр амьдарсан. Тайзны урлагийн нэг талаас харгас хатуу нөгөө талаас яг тэр харгас хатууд нь тэмцэж зорж өөрийгөө ингэж одоо чандлан барьж туулж яваа тийм дуучны талаар яг тэр харт хорон бэлэгдэг өгүүлэлт гардаг л да. Тэгээд одоо чи яг одоо зохиогчийн үед тэгээ эмэгтэйхэн үед надад хандаж асуулаа л да тий. Миний хувьд би азар одоо яруу найрагч сэтгүүлч тэгээ бас зохиолч юм би их олон номныхаа ард ингээд нуугдаж болно. Орс гэдгийг дөрөд ирлээ. Та ч бас нэг Орс руу байх айлчлаар яваад ирсэн. Тэндээс та бас ямар шин сэндэн мэдээ авчирв? Москвагийн яг төвд одоо Оросын утга зохиолын музейг барьж исэн. Тэгээд энд Оросын утга зохиолын музей сүндэрлэж байна гэсэн хаягтай. Тэгээд Сергей Есенин, Нижди меня и я вернусь гэж шүлгэлж чадсан тэр Сергей Есенин те Мария Цветаева, Анна Ахматова гэдэг ингээд бүх сайхан тийм Александр Блок гэдэг яруу найрагч зохиолчдынхон Достоевский гэдэг зурагнуудыг ингээд тэр байшингийн хэмжээтэй ингээд томор хэвлээд ингээд юу хашаан дээр ингээд тавьчихсан. Энд Оросын утга зохиолын музей сүндэрлэж байна гэсэн хаягийг хараад яг ч юм надад нэхэр бахархал төрсөн. Монголчууд бид их хувьсамтгай юм. Хувирамтгай. Ингээд бидэнд алдсан унсан түүх би буруу зөрүү явсан цаг үе би Гэлэкивч энэ бол улс орны түүх гэдэг утгаараа үлдэх ёстой. Цаг төр солигдонгууд, нам солигдонгууд төв талбайхаа нэрийг өөрчилдөг, хэн нэгнийхээ хөшөөг зөөдөг тийм биш юм. Магадгүй тэр хөшөө тэнд байж байгаараа, Сталины хөшөө тэнд байгаагаараа бидэнд алдаж явсны маань хойч үеийнхэнд маань сануулад сүндэрлэж байх ёстой. Нөгөө талаараа бас тэр одоо Москвагийн төв гудамжнуудаас би юуг анзаарсан бэ гэхээр тэр оюун санаагаа дээдэлж чадж байгаа нь Александр Сергеевич Пушкины хөшөө, тэгээд Мария Цветаевагийн амьдарч исэн тэр байшингийн дэргэд босгоцсон хөшөө, тэр байшин дээр хатсан хаяг гэдэг ингээ олон зүйлээс харж чадсан. Гэтэл бидэнд бол тийм одоо хим хэмжээ гэж алга үргэлжийн мөнхийн нөгөө тамийн тогооны үлгэр гэдэг шигээ тэрнээс хүчтэй, тэрнээс хүчгүй, тэр авьяастай, тэр авьяасгүй, тэр чадaltaй, тэр чадлаггүй, тэрний ном илүү зарагддаг, үгүй тэр зарагддаггүй гэдэг маргаан дунд одоо он цагуудыг үлдэж байна те. Тэр байтугай нэгэнт энэ ертөнцөө сайлсан талигаач болсон яруу найрагчтай хүртэл тэр яруу найрагч мөн биш гэд ингээд маргалтж байна шүү дээ. Гэтэл би нэг зүйлийг өөртөө болон уншигчдаа тов тодорхой хэлхийг хүсдэг. Бидний шүүгч бол он цаг. Энэ бол он цаг. Өөр хинч биш. Юу ч биш.
он цаг 30 жилийн дараа, 50 жилийн дараа, 80, 100 жилийн дараах тэр он цаг юм аа. Энэ хэмжүүрийг, энэ хязгаарыг бид бий болгох ёстой. Бий болгосны маань хэрээр үнэлж, хүндэлж тэр ард түмний оюун санааны цөмийг одоо бий болгох ёстой. Тэгэхгүй бол бид энэ тамийн тогоон дотроо байсаар л ах болно. Оюун санааны хэм хэмжүүрээ хизээч ойлгохгүй өө дуруугүй гутал амьсаа аваачиж малгай тэргүүнтэйгээ холж утгачаад ингээд суусаар л ах болно. Би бас нэг зүйлийг зориод хэлмээр яг энэ хүнд цаг үед те хэцүү цаг үед бичиж, туйрвж, ном бүтээлээ хэвлүүлж байгаа бүх яруу найрагч зохиолчдод би талархаж явдаг, тэднийг хүндэлдэг. Яагаад гэвэл тэд маань энэ цаг үед одоо энэ утга зохиол гэдэг юмны шангийн таслалгүй, урсгалын таслалгүй авч явж чадчихна шүү дээ. 10-20 жилийн дараах тэр шүүлтүрийг өнөөдөр бид ярих утгагүй те тэрнийг шүүх эрх надад ч бас үгүй. Хамгийн гол нь бид туйрвж байна, бүтээж байна, түүнийгээ хэвлүүлж байна, хүмүүсийн оюун санаанд ямар нэгэн эд эсийг, ямар нэгэн хөг аялгаа хүргэхийг хүсэж байна. Тэр хичээл зүтгэлийг би хүндэлдэг. Ном бол дэлхийн ертөнцийг алган дээр чинь багтааж чадах шидэт тохиор юм. Битэрийн нэвтрүүлгийг бас нэг буянтай сайхан газар дэмжиж байна. Энэ бол Номон кафегийн хамт олон. Тэгээд таныг бас энэ цүнхний үлгүүрийг бас хүлээн авна уу гэж бэлгэлж байгаа. За баярлалаа. Мөн бас номон гоё бэлэг байна тий. Тэгээд номон уншиж байгаарэ гэд номонгийнхан бас аяг өгж байгаа. Кофего биш цайгаа хийж өгж байгаарэ гэд. За баярлалаа. Тэгээд номонгийнхныг би бас нэлээд дэхнээс мэдэн л дээ. Хавар бас эдний нэг уншигчтай уулзалтанд ирээд явж исэн. Тэгээд дүүрэг болгонд ийм номын кафетэй болох болоосоо Улаанбаатар тэгвэл залуучууд маань номонд дурландаа гэж одоо хүрэл чимэг маань ярьжсэн. Тэгээд тэр үгэнд би маш их баярлсан. Ийм эрсдэлтэй цаг үед те үүнийг одоо босгож хийж чадсанаар нь бахархдаг. Ахмад цайн та дуртай гэсэн. Тэгээд Ахмад цайны хамт олноос таныг бас энэ оюуны бэлгээрээ бас дээрээс нь сэтгүүлтэй, цайтай энэ бэлгээрээ бас урамшуулж мэлааж байна. Ягаад гэвэл ном ертөнцтэй хамт байсанд зам бидний бас эрхлэн гаргадаг. Ном бол сэтгүүл маань хизээж өгөхгүй ингээд хэнбэд цэцэг бас байгаа. Эдэний дээж, цай, оюуны дээж, ном гэдэг шүү дээ те. Энэ бүх дээжийг энд багтаажээ. За баярлалаа. Монголд минь гайхалтай юм боломгүй. Түүний нэг нь мажастик дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн ирж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Ajax интернет 10 жилийн агуу хугацааж өргөн хэрэглэгчийн 5 МБ хурдан үнийг 70% хямдруулж 19 байнгын болголоо. Танд 10 жилийн мэндийг дэвшүүлье. Don't worry, this aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. Тэгвэл чамайг одоо орхихгүй. Ахында тэрсэн өдрийн мэд хүрээ. Асуултанд хариулаач. Энэ үтгийг хаалттай биш. Хэрвээ чамд хайрлах зураг байдаг юм бол Majestic номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Чигсэл 50 дугаар байр. Орчуулагч Болдбоотрын орчуулга Чонон Сүлт. 9 дугаар байр. Дори Джонс Янг. Венесийн хүн номд энэ планет шинээр орсон байна. 8 дугаар байр. Сайн хаан Бат. 7 дугаар байр. 365 хоног тэр чигтээ аз жаргал. 6 дугаар байр. Шүүдрэг цэцгийн өвлийн хээтэй орчлон. 5 дугаар байр. Дамбын турат. Хаан төрийн нууц, хатан төрийн нууц. 4 дугаар байр. Бид амь хүмүүс. Айнрын. Чигсэлтэн 3 дугаар байр. Зохиолч Ил Сарантуя Тавилан романы 2 дугаар дэвтэр.
Чагсаалтын 2 дугаар байр Мишель Шнайдер, Мэрилин Монротой эцсийн удаа ном энэ 7 хоногт шинээр орсон байна. Борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байранд зохиолч Батэрэг Зэдмаа, Очир Эрхшигч. Оюуныг дэмжигч Ахмати брэнд дэмжин хамтран ажиллаж байна. Харин нэвтрүүлэг маань оюун ухааны ресторан буюу биений нэрэл занснаар Majestic номын лүрээс үзэгч уншигч та бүхэндээ хүрч өндөрлж байна. Ном бол хүнийг хамгийн үн цэнд оруулдаг зүйл юм гэсэн найрлагч Нарин Доржийн хэлсүүгээр энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаж байна. Бидэнтэй хамт байсан ном сонирхогч, номын ертөнц нэвтрүүлгийг шимтэн үздэг үзэгч уншигч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт иргэд уулзъя. Баяртай.